скуулийн линкийг тавьчихна. Тэнгүүд тэр скуулийн линкээр орохоор юу харагдах юм бэхээр яг энэ хэсэг харагдана. За энэ хэсэг дээр харагдангууд одоо энэ хамгийн ихний нүүр будсан дээр харагдаж байгаа хгүй. Тэнгүүд энэ дээр нь дарчингууд энэ нэг богинохон 3 минутын бичлэг байгаа. Тэр сонсогдно. Тэнгүүд энэ дээр ингээд дарчингууд саяын нөгөө нэг стандарт вакцины мэдээлэл гарна. За энэ дээр дарчингууд премиум болон VIP вакцины мэдээлэл гарна. Энэ дээр дарахаар би нөгөө нийт 25 хичээлээ тайлбарлсан хамгийн ихний слайдс шүү дээ. Тэр ингээд харагдана. За тэгээд энэс ингээд доошлуулад ингээд харахаар энэ бичиг гарах юм. Одоо энэ дээр энэ private 39 гишүүн сард $15 ингээд зандийн групп гэдэг энд харагдаж штэ. Энэ бичигч одоо энэ ингээд үргэлжлүүлээд ингэж харагдахгүй юу? Тэгэнгүүт за та ингээд өөрийнхөө цаг завандаа тохируулаад бахан цагийг гаргаад эрчүүч энерги нэмэгдүүлээд ажлын бүтээмжээ сайжруулахыг хүсэж байвал та яг зөв газар ирсэн байна гэд ингээд би нөгөө 3 вакцаасаа ингээд дуртайгаа сонгороо 60-80% хөнгөлөлтөй байгаа. Join тавчиг дараад вакцаа сонгоод акцент нэг дээрээ гэсэн байгаа. За тэнгуут энд бас ингээд Монгол дансаа хаан банкны дансыг багшны бичсэн байж байгаа. За тэгээд энэ скул дээр хичээлийг үзхийн тулд бид нар энэ скул аппликейшнийг утсан дээрээ татах юм. Тэгэхээр Android утастай хүмүүс бол Play Store-оос, iPhone дордог бол App Store-оос энэ скул гэд бичингүүд яг ийм үсгтэй энэ аппликейшн гараад ирнэ. Тэнгүүд тэр аппликейшнаа татна. За компьютераар бас орж болно. Тэгэх юм бол school.com гэд бичгээр яг ийм логотой гарч ирнэ. Тэгээд энэ дээр тарангууд бас л яг энэ хэсэг гарч ирнэ. За тэгэхээр урд нь та хэрвээ скуулийн аккаунттай бол шууд энэ дээр мэйл өчөд скуулийнхаа пассвортаа бичиж орчин. Харин анх удаа скуулийг ашиглаж эхлэх гэж байгаа бол sign up for free гэсэн энэ бичгэн дээр нь дараад скуулийнхаа аккаунтыг үүсгэнэ. Бид нар одоо Facebook дээр жишээлх юм бол өөрийнхөө аккаунтыг үүсгэсэн байгаа учраас Facebook дээр бидний юм байгаа шүү дээ, тий. Тэгээд бид нар өөрийнхөө аккаунтаараа Facebook руу ордог. Тэгвэл яг тэрнтэй ижилхэн скуулыг ашиглахын тулд бид нар өөрийн гэсэн аккаунттай болж байгаа хгүй. Тэгээд энэ хамгийн ихнийхтэр нь өөрийнхөө нэрээ биччихнэ. Дараа нь авгаа бичнэ. Тэр нь англи хэлээр биччихвэл зүгээр. Энэ хэсэг дээр имэйл хаягаа бичнэ. Тэгээд энэ пассворд гэсэн хэсэг дээр скул руу орох пассвортаа чинь. Түүнээс энэ мэйл хаягны пассворд биш, скул руу орох пассвортаа бичээд энэ sign up гэсэн энэ төвчин дээр нь дарчна. За тэгэнгүүт we send you code enter it below to verify гэдэг ингээд таны мэйл хаяг чинь доор гарна. Тэгэхээр энд бүтүүлсэн мэйл хаяг руу чинь скуулээс ийм код явуулсан байна. 4 хоорондоо. Тэр 4 хоорондоо тоог бичээд next гэдэг тэгэнгүүт энэ complete your profile гэдэг юм бичиг гараад энд нь upload хийж агаад өөрийнхөө утаснаас нэг зураг оруулчихна. Энэ дагталт нь add your bio гэдэг дээр өөрийнхөө мэргэжлээ бичиж болно. Ер нь л ингээл та өөрийгөө ямраар хүмүүс танилцуулмаар байгаа тий. Тэрүүгээр ингээд 150 үг хүртэлх юмгээр эсвэл зөвхөн ганцхан мэргэжлээ ганцхан ирчим ингээд бичээд complete гэдгээ дарчингууд таны аккаунт скул дээр үүсчихнэ. За ингээд таны аккаунт үүссэн байгаа үед бүгдээрээ нөгөө линкээ багш нь тавьчихсан гэсэн шүү дээ тий. Тэр линкээр ингээд орохоор түрүүний линкээр оронгууд шууд энэ хэсэг гарна гэдэг шүү дээ тий. Тэгэхээр линкээр орсныхоо дараа скулдээ бүртгүүлчих болно. Эсвэл скулийнхээ аккаунтыг төрүүлээд үүсгэсэн ч болно. За ингээд энэ хэсэг дээр энэ хэсгийн доотлолт нь ингээд join now гэсэн нэг юм бичиг гарч ирнэ. Яг энэ шиг юм join now гэсэн бичиг аа. Тэгэхээр тэр дээр нь дарангууд компьютер дээр бол араасаа ингэж харагдана. Утсан дээр болохоор нэгээрээ доошод сууж харагдана. Тэгэхээр $15 сард стандарт вакц гингүүдээ эргэлэнд 16.31 лиг цавлет дээрх 47 нүрийн зүүн мос гэсэн юм бичигтэй. Тэнгүүд нөгөө премиум вакц гэдэг нь $330. Төрөний миний нөгөө төгрөгөөр яриадсэн чинь доллараар юм болох байхгүй юу? Тэгээд VIP вакц нь жилээрээ 850. Энэ премиум VIP нь болохоор жилээрээ стандарт нь болохоор сараар жилээр гэсэн хоёр сонголттой байгаа байхгүй юу? Тэгээд та яг алиугаар нь гэж байгаа энэ join стандарт эсвэл join premium, join VIP гэдэг
эдгэрийн аль нэг дээр ингээд арчна. Энэ school application өөрөө нөгөө гадаадд ашигладаг юм аппликейшн баггүй. Гэхдээ маш олон монгол хүмүүс энэ school дээр хичээлүүдэд оролцсон. Яагаад гэхээр сургалт явуулахад хамгийн тийм ээлтэй ашиглахад хялбар тийм аппликейшн баггүй. Багш нарын хувьд ч гэсэн хичээлээ оруулахад хялбар. За тэгээд жишээлх юм бол нөгөө стандарт гэдгийг сонгоод join стандарт гэдээ арчих юм бол стандарт дээр нөгөө сараар жилээр төлж болно гэсэн шүү дээ. Тэгэхээр сараар төлөхөөр $15, жилээр төлөхөөр $150. Тэгэхээр 2 сарын мөнгө хэмнэж байгаа буюу сарын $12 болж байгаа гэсэн. Тэгээд доотлолт нь одоо энэ төлбөрийн хэсэг нь ингээ гараад ирнэ. Багш нь болохоор энд нөгөө виза карта холбогдсон учраас шууд миний юу энэ дээр ингэж харагдаж байгаа хгүй. Та өөрсдөө төлөхөөр payment method гэдэг энд гарна. Тэгэхээр энэ дээр нь виза юм уу, мастер юм уу, гадаад паспорт тэр картынхаа дугаараа бичээд энд нь хугацаа дуусах сараа оноо бичээд тэгээд join гэдэг дээр нь дарчна. Энд багшийн юу болохгүй нөгөө нэг над дээр энэ мөнгө энэ төр төлөхөөр нөгөө харагдсан учраас энэ дээр бас зөв үүний ийм үнийн төлөвийг тавьсан шүү. Түүнээс одоо та яг алийг сонгож байгаа 15 бол 15, 150 бол 150 эсвэл нь одоо энэ 330 бол 330, 850 бол 850 гэдэг чинь энэ дээрээ харагдах байхгүй юу. Тэгэл энэ дээрээ дараад тэгээд төлбөр төлөгдчих юм бол та шууд schooling euro account руу ингэж яваад орчин. За тэгэхээр би түрүү нөгөө school-ээс 4 оронтой тоо ирдэг гэдгсэн шүү дээ тий. Мэйлээ шалгангууд school-ээс is your school verification code гэдэг 4 оронтой тоо ирсэн харна. Нэр нь түрүү энд бүртгэл үсэхдээ нөгөө 4 оронтой тоогоо ишээ бичнэ ярьжсэн шүү дээ тий. Тэр чинь мэйлээ шалгахаар яг ингэж харагдах байхгүй юу? За зарим хүмүүс нөгөө нэг гадаад одоо мастер юм уу, виза юм уу ингээд олон улсын карт байхгүй гэх юм бол нөгөө энэ дор Монгол дансаа багш бичсэн гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс бол энэ Монгол дансаа бичиж болно. Монгол дансаараа төлбөрөө хийж болно. Эсвэл нь энэ стандарт премиум VIP багцын альныг сонгохгүй зөвхөн дан ганц нэг л хөтөлбөрийг авъя гэж болно шүү дээ. Жишээ нь зөвхөн одоо нууцад нэвтрэх хөтөлбөрийг авъя гэх юм бол тэр нууц нэвтрэх хөтөлбөрийнхээ төлбөрийг энэ данс руу ингээд төлөхөөр багш нь яах вэ гэвэл нь тэр үед нь нөгөө мэйл хаягаа бичээд ингээд бүртгүүлчих таахгүй юу? Энэ утган дээр нь мэйл хаяг утас гэвчсэн юм шүү дээ. Тэгэхээр би мэйл хаягийг нь харж агаад тань руу мэйл явуулчихна. Тэгэхээр тэр нь тань дээр юу гэж харагдах вэ гэхээр мэйлээ шалгахаар send Namjo invited you to join Healthy Living Academy гэсэн ийм бичгтэй мэйл танд очино. Тэгэхээр энэ мэйлээ нээгээд үзэхээр join now гэдэг бичиг харагдахаар энэ дээр дарчингууд та яг ямар хичээлийг сонгож авч байгаа тэр хичээл чинь тань дээр шууд нэгтэн. Шууд одоо энэ дээр нөгөө дарж агаад гадаад олон улсын картаар төлбөр хийж байгаа тохиолдолд бол групп лүгээ шууд орно. Надаас ямар нэгэн мэйл энэ очихгүй. Харин ингэж төлөөгүй Монгол дансны төлбөр төлсөн тохиолдолд Монгол данс руу төлбөр төлсөн тохиолдолд мэйлээ шалгахаар би ингэж урилга явуулсан байна. Тэгээд энэ урилгын дагуу та join now гэхээр групптэй орно. Тэгэхээр нөгөө энэ систем бол автоматар ингээд шууд та төлбөрөө төллөө тань тэр дороо нэгэд өгчнө. Гэтэл Монгол данс руу төлж байгаа үед би дансаа шалгаж үзээд тэгээд таны мэйл хаягийг чинь өөрийнхөө энэ schooling account руу ингээд бүртгээд тэрний дараа тань руу мэйл очдог учраас энэ Монгол данс руу төлөхөд бол нэг жоохон хитэн цаг энтер болох магадлалтай. Харин гадаад төлбөр тооцоо шууд эндээс нь хийж байгаа тохиолдолд бол групп руугээ шууд ордог. Ийм одоо явгаа байдаг. За тэгээд хичээл нь ингээд нэгдэнгүүт тань дээр яг ингэж харагдана гэх төрөлсөн шүү дээ. Үнээр бол энэ хичээлүүд ингээд нэг нэгээрээ доошоо цаад харагдана. Компьютер дээр бол хоошоо гэж харагддаг.